За. Энд ийм 3 тараагаа. Тэгээд энд юу байгааг хамтдаа харцгаая. Сайн байцгаана уу өсгөөчүүдээ, залуучуудаа бүгдд нь энэ өдрийн мэнд. Өнөөдөр бүгдээрээ манай гэрийн коридорт байна. Тэгэхээр би ямар бичлэг хийж байгаа гэвэл хэрэггүй, өмсдөггүй, өөртөө хэрэгцээгүй болсон эд зүйлс хувцснаасаа салцгаая гэсэн тийм бичлэг хийж байна. Тэгээд шинэ бас сезон ирж байгаатай холбогдуулаад, шинэ улирал зам болж байгаатай холбогдуулаад би сая шкафа цэвэрлчээд тэгээд бүхэлдэн 3 тор хувцас гаргаж тавиад одоо энийгээ хүнд хөхийн нөгөөд хаяхын хаяад явуулах гэж байна. Тэгээд тэрнийхээ өмнө юу гаргасан, яагаад гаргасан тухай бичлэг бичээд оруулах гэж бодлоо. Энэ бичлэгийн маань зорилго нь юу юм гэхлээр хүмүүс өмсдөггүй, хэрэглэдэггүй хувцас байлгаа л гэдэг. За нэг дараалж өмсөе, за жоохон тургаараа өмсөе, эсвэл жоохон таргалж магадгүй тэгэхээр өмсөж юм уу те, багтсан, томдсон, ерөнхийдөө жоохон дизайн нь өөрт нь таардаггүй, хит барьдаг, эсвэл хит наалмайгаад байдаг те. Тийм хувцснуудаа хүмүүс хайж чаддгүй. За шинэ юм чин, за баг шинэ юм чин байлгаалаа гэж байлгаад байдаг. Тэгэхээр яг энэ сэтгэлгээгээ цөмөрөө эвдээд яг өнөөдөр яг одоо чи хэрвээ өмсөхгүй болвол тэр хувцснаасаа салаад шкафа цэвэрлээд гоё сэтгэл тодорхой гэсэн гоё цэвэрлээд нэх гоё үүжим амьсгаа авахар тийм болцгоё гэж би уриалмаар байна. Тэгээд би үнэхээр сая 3-ын том торыг гаргаж тавьчихад үнэхээр аз жаргалтай байна. Наа чи юм хаягч ингээ баярлаад байдаг юм байна тийм үү. Тэгтээ яг тэгвэл шкаф цэвэрлэгээ гэдэг чинь бас нэг өөрийнхөө ажлыг хөнгөвчлж байгаа гэсэн үг. Баг хувцас байх тусмаа угаалга баг байна гэсэн үг. Тэгэхээр наа чи 3 үедээ гэрээ эзэгтэй хүнд бол аль болох өөрийнхөө ажлыг хөнгөвчлөх тийм одоо аргуудыг би сүүлийн үед сэлж олж байгаа. Яг бол гэрээ ажил маш их байгаа учраас тэгээ хажуугаар нь албаны ажилтай байгаа учраас за эхний хүнд өгөх хувцас маань юм пижак байгаа. Айгуу том. Уг нь миний арзмаар S44 гэсэн арзмаар европейский. Тэгэнгүүтээ надад бүр ийм хит томдоод байгаа юм байгаа учраас би энийг яаж ч бодсон өмсөхгүй гэж бодоод хөндөж байгаа. За одоо гаргасан хувцснууд маань ерөнхийдөө жоохон хүчгэр байгаа шүү та нар. Тэрэнд анхаарлаа битгий хандуулаарай. Яг гэвэл би тэтгэдэггүй гаргаж байгаа учраас эндүүдэж цаг алдсангүй тэрийг ойлгохоорой. За дараагийн хувцас маань юм. Зүгээр том гадуур хувцснуудын би халт өмсүүлээд харуулчих. Энэ болохоор ийм уг нь их гоё идэ. Ийм бүр цацаг мацагтай. Тэгээд энийг би 3-4 жилийн өмнө авч ирсэн юм. Нэлээд жоохон үнэтэй гайгүй брэндийн одоо нэрлээд явах уу. Лого нь аваад хайсан байхгүй учраас тэгээд энийг юусоо өмсөхгүй сүүлийн 2 жил өмссөнгүү. Тэгэхээр би энийг угаасаа хүнд өгье гэж бодож байна. Уг нь эндээ ийм натурал юм өмсмөстэй байхгүй. Тэгээд тэгтээ тэр өмсөхгүй нэг шкафнд байлгаад яах юм бэ тийм үстэй. За ерөнхийдөө шууд явахгүй. Минут их яваад байх юм байна. За нэг ийм балааж байгаа. Нодон би жирэмсэн байхдаа өмсөж исэн. Тэгээд энэ бас 38 европейский 38 арзмаар хэрнээ надад одоо бүр томдоод наалмайгаад байгаа учраас энийг бас таар хүнд өмсөл айгүй гоё балааж юм. Цэвэр силк гэдэг юу байгаа. Цэвэр шуулк байгаа. Торго гэсэн үг монголоор тий. Тэгээд урт нь нэг иймэрхүү нийтэм. За энийг бас өмсөхгүй учраас гаргалаа. За нэг юм балааж байгаа. За бас жирэмсэн бахта өмсдөг байсан. Нилээн хуучирсан бөөгнөрцөн учраас бас гаргалаа. Ерөнхийдөө би өөрийнхөө яг өмсөхгүй гэж бодсон байгаа хувцснуудаа гаргаж байгаа. Тэгээд надад одоо фасон тий хэлбэр хэмжээгээр юм тохироо байлцсан хувцснуудаа шинэ байсан ч хамаагүй гаргасан байгаа. За энэ болохоор нэг юм балааж байгаа. Одоо ингээд жоон цаашлаа харахаар дөнгөж энэгээр татж байгаа. Хитрхи богинохон одоо би ерөөсөө юм хитрхи богинохон балааж өмсч чадгаа байлцсан мэлээ. Түүнээс бол өвлийн айгуу дулаахан баг шинээрээ шахуу юм гоё. Нуусан балааж байгаа. Цэвэр нуус. Тэмээний нуусан. Гэтэ Монгол тэмээний нуус биш. Европейский. За дараа нэг юм гарч
ирж байна. Би тэгэхээр өсөө тэр торонд байгаа юм шууд дарааллын дагуу гэхгүй юу гарч ирж байна. Тэрнийхэн дагуу шууд л харуулаа явчих гэж бодож байна. Нэг ийм майк. Эндээ ийм төмөр юм та. Уг нь тайл бариад айгүй гоё таардаг. Тэгсэн хэрнээ доошоо ийм урт. Энэ одоо ямар учиртай юм доошоо ийм урт байхлаараа тэгээд миний намхан биен дээр ийм урт майк өмсчөнгүүд ерөөсөө цохихгүй юм байна. Тэгээд боллоо. За гадныг палаж гарч ирж байна. Нэг юм уу уг нь гоё. Тэгээд түрүүнийхэд бодвол юу биш, силк биш, шуулк биш хэрнээ бас Европын аюулд ажгүй брэндийн палаж байсан. Тэгээд нэг юм жоохон өнгө алдаад дээрэс нь энэ яг энэ уртлын нэг хэсэг нь жоохон жирэмсэн хүнийх юм шиг аюул санаа. Тийм болохоор би одоо өмсөхгүй. За бас нэг палаж гарч ирж байна. Энэ болохоор юм би бэрсэн юм палаж. Тэгээд бас би хит бариад байгаа учраас тэгээд дээрэс нь маш нингэн учраас дотор хуцчих хамаагүй одоо гэрэлтэхэр тийм учраас би нэг одоо өмсөхгүй. Зайсан цагтаа миний мөнгө хадгалж мадгалж байгаад авч исэн ганц гоё цамц маань энэ байна. Янаас бүстэй тэр бүс нь байгаа. За иймэрхүү үрттэй. Тэнгүүд би энийг яагаад өгч байгаа хүндэлж байгаа өмсөхгүй гэвэл та нар анзаарсан баг тэр дээдлэх нөхсийг энэ дээдлэх ус байна. Энэ одоо ямар зориулттай юм бэ бүү мэд. Уг нь энэ зуны орой мөрөөс хэрэг үед өмсөхөр цамц. Тэгээ зуны амар халуунд хөдрөөд ийм цамц өмсөд явж байгаа хүн юм бүстэй. Тэгээ би анх авахтаа жоохон бодлогол авсан юм байлээ л дээ. Тэгээд ерөөсөө хэдхэн удаа нэг жоохон баяр ёслол мөслөл үеэр өмсөд. Тэгээд амар юм байна. Бид эвтэй биш юм байна. Амьдралтай цамц биш юм байна гэж ойлгосон. Тэгээд одоо нэг үсэн. Уг нь нуусан цамц хөндөж байгаа. За цаашаа ийм джинс хүн гарч ирж байна. Ийм доор тайлтай. Одоо нэг хэсэг ийм доор тайлтай джинс хүн айгу модон дордог байлаа шүү дээ. Тэгээд нэг ийм юу да ийм ардаа ийм царилт марттай. Уг нь энэ турк джинс гэдэг айгу сайн джинс. Жохон даавж исэн джинс. Үнэхээр сайн байлаа. Би 2-3 жил өмсөн. Ямар ч цоорох байхгүй. Гэхдээ одоо би иймэрхүү би хит барьсан. Тэгээ доор тайлтай джинс өмсөхгүй ойлгомжтой гэж бас өгч байгаа. За цаашаа нэг юм цагаан өмд гарч ирж байна. Энэ цагаан өмд ямар учиртай юм бэ гэвэл би нэг удаа 2 удаа өмсөөд энэ дээр нэм тоолог болгоцсон. Тэгээд яг юуны тоолб юм мэдэхгүй ерөөсөө арилахгүй байгаа учраас би 2 удаагаас арилахгүй царилгчиж угаас арилахгүй байгаа учраас өмсөх юм биш. Энэндээ боломжгүй. За түүнээс энэ чинь хэд арьсан байлаа? Европейский 34 арьсмаар эс арьсмаар. Гэхдээ надад арай томддог юм шиг. Арьсан юу бэ? Цэвэр арьс үг. Гэхдээ энэ юу бэ? Нилийн дээр сууж таардаг надад. Дээр сууж таардаг хэрнээсээ нилийн богинохон өвдөгнөөс нэг төө орчин богинохон тэгээд маш бий байдаг учраас одоо би яг энэ хөөг ажилд байсан амаг өмсөх боломжгүй гэж үзээд хүндэх хурлсан байгаа. Таашла дараагийн 2 дахь тор руугаа орж байна. За ийм өнгөд байна. Монтана. Жинхэнэ оригинал Монтана джинс. 32 байна. 34 ярсмаар. 152 см. Тэгээд яагаад энэ өмд надад цоош нэр байж байгаа нэг ч удаа өмсөөгүй гэвэл багдуулаад авсан. Сайтын хямдралаар хамгийн бага муу хамгийн том хямдралууд нь навс хямдардаг үеэр Монтана джинс ганц удаа авч үзье гэж бодоод авсан чинь багдуулсан. Та бүхэн бас над шиг юм алдаа битгий гаргаарай гэж хэлмээр байна. Мөнгөө хэмнэж жагаад оргуу хацэрсэн хүн энд нэг байна шүү. За. Дараа нь болохоор нэг ийм цамц байна. Уг нь цагтаа айгүй миний хайртай цамц байлаа. Тэгсэн чи одоо угаасаа гад юм жоохон өнгөн гандаад мохоо болсон. Уг нь өөрийнх нь яг үндсэн өнгөн айгүй гоё. За энийг бас одоо сэн дээр авч тавьсан яг. За цаашаа нэг ийм палаж байна. Оранж өнгөтэй. Тэгээд нэлээ урт дүү хэрнээ өвдөгнөөс жоохон дээгүүр татаж таардаг надад л.
Тэгээд энэ палажийг яагаад өмсөхгүй вэ гэвэл одоо энэ уртлынх нь энэ ойдлууд нь анхандаа гоё санагдаад идэг байсан. Тэгсэн чинь одоо энэ уртлынх нь ойдлууд нь надад жоохон онцгой санагдаад байгаа. Тэгээд дээрэс нь аюу минхэн ганц дан учраас баг дотор хувц гэрэлтэн. Тэгээд энэ хажуу талдаа ийм урт аюутай онгорхой учраас баг миний гуйны энэ хүртэл онгорхой байдаг. Тэгэхээр одоо би 3 урт гаргацсан нөхөртэй ээж хүн ч одоо тийм юм сайд болж байгаа. Хэцүү юм аа да. Гэж бодоод бас сүмсгөө боллоо. За одоо энд суулуг аюу хэрглэж аваад уучлаарай. Энд нэг юм палаж байгаа бас би ярьж таардаг байсан. Сүүлийн үед гэртээ өмсч байгаа одоо хаягаар болсон байна. За нэг юм палаж байна. Диван гарын. Бүр модноос гарцсан те. Энэ доош тэрвэр урдан бандх мандхтай. За бас энийг одоо хайна хүн цаашаа. За бас нэг юм байна. Цоо шинээрээ гэхдээ надад багтцсан. Ийм ардаа ийм ойдл шүү юм яа тийм. Уг нь айгүй хөөрхөн цамц таарсан юм дээ. Гэхдээ миний бодлоор энэ бол нэг жоохон охины юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр би өмсөхгүй байгаа юм байна. За цагтаа миний хамгийн хайртай байсан палаж маань ингээд хаягдах ууд руу орчихсан гарч ирж байна. Энэ болохоор 38 арзмаар европейскээс хамгийн бага арзмаар. Тэгээд надад үнэн гоё таардаг палаж юм. Яг энэ бэлгүүс ингэж бариад доошоо болохоор хит барихгүй юм та. Тэгээд энэ палаж би нэр үнэндээ болиг гэтэл өмссөн. Одоо зүгээр юм ярьдаг байсан бол болио чиг болно штэ гэтэл өмссөн. Тэгээд хажуудлаараа ингэж жоохон бүүсгэн гэдэг монголоор тий шинж ороод онцгой болсон учраас одоо бас зарах хэмжээнд өмсчлохоор болсон. Гэхдээ гадаа хүүхдийн дээр дүүрсэн юм палаж өмсөө яваад л тавшигчдод хагцээ даа хоёлаа. За дараагийн палаж маань бас өмнөх палажтай бараг түүхэн адилхан. Бас нэг юм өрхөө бас жоохон бүүсрээд онцгой болсон. Өөний ажилдаа өмсдөг байсан ганц official палаж маань байсан юм бандх мандх намрын сэрүү орсон үеэр өмсдөг байсан. Уг нь тайл энтер айгүй гоё гаргаж өгдөг. Тэгээд бас бай болж байна. За нэг юм уралт гараад ирлээ. Ийм цагаан оролт ерөөс нэг өмсөөл бүдэр болчдөг. Тэгээд байн гуугаад хат хэцүү байдаг учраас энэ цагаан оролтыг бас хүндэгд юм хайд юм. Цаашаа яваад нэг юм палаж байна. Тэгээд шиндээ юм. Бас толог болгочихсон. Эндээ юм толог болсон. Тэгээд толог болсон учраас өмсөх юмш боломжгүй. За цаашаа нэг юм үг байна. 2 билүү 3 жилийн өмнө өстэй нэг 600 рублигийн үг авчаад ёо үнэтэй үг авчлаа гэж 4 жил бодоод явчихсэн чинь гэртээ ирээд яг гоё өмсөд үзсэн чинь надад томдож шударч унаад байсан. Тэгээд энэ тайлаараа энэ фарыг тайлаараа ордог хэсэг нь яг ингэж тэгээд тайлаараа надад томдоод айгуу муухай байгаа учраас өөний эндээ юм хилээш юмтай л да. Тэгэхээр би энэ үг бол нэг 2 удаа за нэг юуны сүмийн баяраар өссөн болов. Тэгээд одоо өнгөн айгуу гоё юм бэж өнгөтэй. Материалын ч гэсэн гоё. Тэгээд энэ үг томдоод хамчаад өмсөхгүй шүү дээ. Цаашаа нэг юм алгах төрж гин. Бас сүмсүүд нэлийн хуучруулаад буус үлдсэн. Тэгээ бас болид. Сүлийн тоо шүү. Жохоо үлдсэн шүү. Ийм гэрийн бодол байсан. Бүр цоортол өмссөн одоо хаяа. За. Ийм алчуур хаях гэж байгаа. Яг үлийн байнгын нүүдлэг шаарддаг алчуур. Тэгээд надад өнгөн усан цанхаар өнгөн надад жоохон цогтох юм. Тэгэхээр одоо хаяа. Сайн дотор хуцаа. Цаашаа ерөнхийдөө энэ жоохон гэрийн хувцас дотор хувцас хүмүүс харуулхан цаашаа нэг тиймэрхүү юмд үлдсэн бие шүү. Тэгээд үргэлжлүүлээд үзэх хүмүүс нь үзээрэй. За энэ спортивны хувцас гарч ирж байна. Энэ жил би спорт хувцас шинжилээд 2-3 шинэ хувцас авсан учраас буучнуудаа одоо бүр хаяада бүр болиг хэтэл нөмссөн хувцснууд байгаа. Надаас юм маань ийм гоё марк байсан. Бас нэлээд энэ марканда хайртай байлаа.
За тэгээд нэг спортын бас шорт гарч ирж байна. Бас хаяа цаашаа яваад ийм унтлагын хувцас гарч ирж байна. За энэ унтлагын хувцас мэдээ шорт морт эднэрийг бол би хаяа штэ хүнд өгнө гэж байхгүй. Тэгэхээр энэ унтлагын хувцас яагаад хэрэггүй болсон бол эндээ ийм товчтой хүүхэд хөлдөг. Тэгээд одоо хүүхэд маань хөхнөөсөө гарчихсан учраас надад ийм унтлагын хувцасны шаардлага байхгүй гэж үзээд баялаа. За энэ үнийг айгүй гоё юм хөрхөн цамц байгаа. 100 өмсөд айгүй сэрүүхэн. Гэхдээ надад энэ фасон таалагдах байна. За фасон гэхээр би орсоор авдаа шуучлаараа. Ерөнхийдөө нэг ийм цацаг мацагтай тийм ийм юм надад сайн таалагдахгүй байна. Би сүүлийн үед нэг энгийн подолк джинс өмнөд ч юм тиймэрхүү хувцанд айгүй дуртай болоод байгаа учраас палаж байсан ч гэсэн нэг энгийнтэй цэвэрхэн тийм юм дуртай болоод байгаа учраас ийм цацаг мацагтай юм өмсч чадхааргүй болсон байлээ яагаад ч юм. Миний өөрийн сонирхол тийм болсон байлээ. За тэгээд нэг ийм цамц байна. Уг нь өвлийн нуусан цамц гэрнэ. Ханцуу юм дутуу учраас өвөл би нуусан цамц ханцуу бүр энэ рүү ороод ингээд гоё гар дулаахан байлгадаг тийм цамцын дуртай. Учраас энэ цамцыг баг 2 жил өмсөөгүй. Тэгээ одоо хэрвээ жил тойрол өмсөөгүй бол хай гэдэм байлээ. Тэгэхээр 2 жил болчихсон учраас хай. За энэ нэг юм боо надад бүх томдсон бас. Жохон төрж мөрсний тараа бол гайвал байсан. Тэгээ одоо томдсон. Уг нь ажлын юм афишлэг. Тэгээ би одоохонд ажилдаа орох болоо учраас ажилдаа орсон ч гэлээ надад томдсон учраас энэ скон ойлгомжтой. За ийм майк гарч ирж байна. За яста дэглэгэрэнгүй ярьж байгаад суурь наачиг хэрвээ жоохон хөвч ижигтэй хүмүүс байгаа бол ойлгоно. Уг нь энэ майк гэсих гэж болдог гэсих цагтаал үнэтэй брэнд байсан байх. Тэгээд энэ үүнийг дэш юм юмгүй шууд ингэж хөхөн дээр ингэж таарж байж ах хэвээр майк учраас надад бол доош ингэж шутраад явж чадах юм шиг л тийм гудамд доош шутраад хамаг жоохон байгаа юм маань гараад ирэх байх гэж бодоод би санаа зовоод юм байх гэж юу сонсож байгаагүй. Тэгээд дээрээс юм бичигтэй одоо бол нэг юм тийм өмсөхгүй байгаа. За цааш яваад миний бас цагтаа аягүй дуртай хайртай байсан цамц. Тайлаар аягүй гоё барьдаг, тайл барьж өгдөг юм. Ханцуу надад одоо хүртэл аягүй гоё таалагдчихж байгаа. Яг тэгвэл сулгууд юм уу гэдэг. Гэхдээ би ерөнхийдөө сүүлийн үед хар мөрийн хувцас жоохон дургүй болоод байгаа. Тэгээд уг нь бол яг намдны брендтэй юм леопардтай ч юм уу те баран юу ирэмрэн юм хувцас энэ жил эргээд модонд орж байгаа юм бэ нэлээ. Гэхдээ урдлынхны юм ялгаар ийм юмнууд нь баярт явж байгаа юм шиг. Ийм юмнууд нь надад таалагдахгүй байгаа. Тийм болохоор энийг одоо би яг таарсан үнд нь үгүй гэж бодож байгаа. Уг нь аягүй гоё цамц. За цаашаа яваад бас л цагтаа жирэмсэн байх үедээ нилээх хүмүүссэн. Тэгээд одоо би маш их турцсан байгаа учраас мухаан алмаагаа гиз мэд цаарай алмаагаа мухаан байгаа учраас ийм спрейгийн цэвэр даав аягүй гоё цамц. За хүрчээр энэ шүү sorry. Аягүй гоё цамцыг би бас хүнд өгье гэж бодож байна. Нөгөөхтэй нэг амар хуучраагүй. За цаашаа яваад нэг юм нуусан цамц байгаа. Нуусан цамцанд би дуртай гэхдээ хүзүүтэй ханцуу нуурт нуусан цамцанд дуртай. Гэтэл энэ яасан? Энэ ингэрэн чирчгээр ингээд онгорхоо. Энийг яаж өмсөх юм? Тэгээд өвөл чинь ингэрлүү салхих мэлхороо дараад яваад байна гэдэг. Тийм болохоор энэ цамцыг би бүтэн өвөлжингөө өмсөөгүй учраас гаргалаа. За дараагийн цамц маань ийм цамц цагтаа уг нь аюу гангараа цамц маань байлаа. Ханцуу мэнцүү нуурт яг л миний дуртай. За эндээ жоохон анхаарах. Гэхдээ яг нүглийн биш хавар намрын цамц учраас тайжгүй байлаа. Эндээ юм бүстэй тайлаа ингээ хоош нарийнс гадгой нарийн харагдуулчихнаа. Тэгтэл хит угаасны дараа энэ ч бас Эсоливер гэдэг тайжгүй фирм их штэ. Хит угаасны дараа энэ хаа өнгөн цагаан өнгөтөн холил доод нэг сонин юм зэвхэн өнгөтэй болсон. Тэгэхээр одоо энийг өмсөд гадуур явж боломжгүй болсон гэсэн. За цаашаа явуулна. 3-4 жил өмсөн гүйлтийн маань будуулах гарч ирж байна. Бүр 11 он гэж бичцээдтэйсэн. Тэгэхээр энийг одоо болитой энэ ч одоо 19 он болсон баг чи би одоо 11 он гэсэн юм өмсөхгүй гэдэг л тоо ш.
хүмүүс одоо энэ ганц гүйлтийн фотолкод өмсч чадсан байх таа гэж байгаа байлээ зүгээр. За цааш яваад ийм хүмүүс байна. Даун цэвэр даун уг нь гоё жин сумд. Тэгээд надад арай томдсон энэ жил. Уг нь энэ 25 арцмээр скими. Тэгээд бас нэлээд дайггүй фирмих. Тэгсэн хэрнээ надад одоо томдоод муугаа алцсан учраас өмсөхгүй. За ийм хоёр бэлий байна. Яг ч захта интернет дэлгүүрээс захиал авч ийсэн юм бэлий болоо. Надад нэг тийм богинохоо ийм ханцуудаа цуг гэдэг байсан. Тэр цуврын дээр л өмснө гэж аваад тэгээд бараг нэг ч удаа өмсөн ч юм уу ч юм. Хадгалал байгаа л байсан. Тэгээд ийм ууртай хав бэл. Одоо би нэг хаана өмсгүй л явж байгаа хөт. Тэгээд энэ хоног цэвэр арьс биш дуур амьд учраас гар аягүй хүлэрнэ. Тэгэхээр энийг одоо хүнд өгье. За цаашаа яваад гэрээ өмд гарч ирсэн зайн жаа хай. Цаашаа яваад нэг фотолк гарч ирж байна. Энэ болохоор нэг юм уг нь аягүй гоё мөнгө аягүй гоё. Цагтаа бас л их дуурлаад гоё өмсч явлаа. Би тэгсэн чинь эндээ юм онгорхойтой. Энэ онгорхоо одоо яах ч аюун зориулагдсан. Албаар хүүс гаргаж харуулахад зориулагдсан онгорхой юм. Хайшаа. Тэгээд миний хүүс гараа яваад харж байгаа юм. Эвгүй санагдаг. Ямар 18 дэх хүн байгаа ш. Тэгээд энэ фотолкод өмсч чадхаар болсон. За түрүүний цагаан цамцны маань өста ганган цамцны маань бүсэн юм гарч ирж байна. За энэ тэрийн фотолк гэхдээ яг сонирхолтой боловс үүднээс харуулчих. Энэ фотолк нэлээд хуучирсан шүү sorry. Эндээ ийм онгоод юм таахгүй онгоод тэгээд энэний доошлуулад ингээд хүүхдээ хөлж олдог юм фотолк. Одоо би хүүхд хөлгээ болчихсон учраас энэ фотолк бас хэрэггүй гэж үзэж байна. За баг хамгийн сүүлийн хувцас шүү юм. Цагтаа маш хайртай байлаа энэ цамцанда. Энэ цэвэр арьстай тэгээд энэ дээрээ ийм хамх хилэн оруулахтай. Ийм цамц. Зүйтэй, ур танцуутай яг л миний дуртай цамц. Тэгээд өмсөд байлаа сүүлдээ яасан гэсэн чинь энэ ханцууных нь энэ хэсэг нь ингээд одоо замарт ингээд харагдаж шаарагдчихсан. Тэгээд энэ урдлын хичнээн гоё ч гэсэн ханцууны юм онцгой болсон учраас одоо өмсгөд жоох арай л онцгой болсон. Тэгэхээр одоо ямар ханцуугийн тайраад өмсөлтэй шүү. Тэгэхээр одоо энийг хүнд өгд юм уу яа дээ. За одоо хамгийн сүүлийн хувцас эрэгтэй хүмүүсээ байл одоо шууд унтрааж болно. Эмэгтэй хүмүүсээ байл үргэлжлүүлээд үзэж болно. Ийм хүүхд хөлдөг бас юм майк байгаа. Энэ дээр ингээд онгойчдаг. Онгойгоод тэгээд энэ дээр хамгийн гол нь хүүхийг дээш нь ингээд барьж өгөх зориулалттай юм таашаас. Хүүхүнчхаас сэргийлдэг. Ийм майк одоо манай ээжүүд эмэгтэйчүүд хогтууд те төрсөн төрөгч байгаа бол ийм майк олж аваарай. Маш хэрэгтэй юм байлаа шүү. Үнэхээр хэрэгтэй юм байлаа шүү. гэж хэлмээр байна. За цаашаа яваад дотор хугацаанд харууллаа бол дэмий байх. Ингээд болоо. Тэгээд эхний хэсэг маань энд хүрээд дуслаа. Хэрэг та бүхэн таалагдсан бол таалагдсан илэрхийлээрээ яаж илэрхийлэхийг та бүхэн өөрсдөө мэдж байгаа. Тэгээд өнөөдрийн бичлэг маань манай гэр дотроос коридороос ингээд та бүхэнд хүрлээ. Бичлэг үзсэн баярлалаа. Баяртай. Асуулт байвал ирүүлээрэй. Доор коммент хэсэгт ирүүлээрэй. Баяртай.